Ер нь дэлхий бол хүн зориулагдаагүй. Амьтанд бас зориулагдсан гэдгийг бас манайхан ойлгож хүлээж авах хэрэгтэй. За тэгээд энэ амьтанд хижээж байгаа хүмүүсийн нөгөө нэг ургаж гарч иж байгаа асуудлууд бол ер нь угаасаа стил байсаарлага шүү дээ. Ингээл нохоогоо аваач ингээд тэгэл энэ тэнд одоо бийцсуулах асуудал гээл ер нь амьтанд хижээх гэдэг бол тийм амар биш шүү гэдэг ойлголтыг бас. Тийм шүү дээ. Нохоо ингээд бэлэг гэж авч өгөө тэгээ бэлэг нь ингээд цаашаа томорсон чи гинт ингээд амар гаргаа хийдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол аюух байдаг тийм. Тэр яг хөө бас эмзэглдэг сэдв. Сэтгэл хөдлөлөөр авч өгчөөд дараа нь тэр өөрийнх нь бодсон шиг биш байгаад хайдаг асуудал бол айгүй өрөвдөлтэй. Одоо ихтэй яг уу бас яг таныг ингээд хийгээд одоо контенттэй хотоо хамтдаа ингээд контентыг хийгээл тэгэнгүүт нь би бас баярлаад байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр ингээд хүмүүсийн хардаг болсон өнцгөө арай нэг юм одоо жишээл тоёрыг үзэнгүүт хүмүүс айгүй их нэг баяр жаргалыг мэдэрдэг шүү дээ. Тэгэнгүүт нохоо өөрөө төлөөлж байгаа учраас тэндээс бас нөгөө амтныг харах өнцгнээс ингээ эрэг болж байгаа болов уу гэж хувьдаа ч л хүмүүсийн юм хандлага амар гоё эрэг болж байгаа болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. Та ер нь анх ягаад ер нь хотоо л гэдэг шийдвэрийг гаргав? Басар бол манай гэр бүлийн хүний бэлэг байсан. Одоо манай эхнэрийн. Тэгээ би эхнэртэй өгөн нэг шинэ жилийн бэлэг авч өгөх гээд юу авч өгдөг юм блэ гэж бодож явсан аа. За ер нь гээд бид хоёр нэг одоо дэлгүүр ордог байхгүй. Тэгээд дэлгүүр ороод тэр нэг торон дотор бусд нь бол ингээ сагсалцаад байна. 4 5 хөлөг байсан. За. Нэг л хөлөг унтаад байна. Тэгээ унтаал байна. За ямар хөөрх юм. Гэтэ тэр унтж байгаа нэг хөөрх харагдаад болдгоо. Тэгээ бид хоёр за шийдвэрээ гаргаж чадахгүй. Тэгээд бас амтны чиг гэдэг чинь өөр маш өндөр хариуцлага байдаг байхгүй. Тэр үед бол бид хоёр хүүхдг байсан. Тэгээ гараа авчихсан. Тэгээ гарч явчаад нэг газар ресторанд хоол идээ сууж ирсэн чинь ердөөсөө нэг унтчихаг хөлөг санаас гардггүй шүү. Ямар хөөрх юм бэ? Тэр аюу хөөрхөнтэй гэл харин тий гэл. Тэгээд бид хоёр яг цагийн дараа буцаад нөгөө дэлгүүр дээр очиод за энэ хөлөг авдаг юм уу гэсэн чинь өө тэг тэг. Тэгээ сэрээгээд бүр. Нөгөө чи сэрээж. Тэгээ сэрээгээ харсан. Бүр үнэхээр сэрсэн байна. Бүр хөөрхөн харагдаад. Тэгээд басар чинь одоо яг одоо манай гэр бүлийн гишүүн болж одоогоос 7 жилийн өмнө шинэ жилийн бэлэг болж манай эхнэрийн бэлэг болж өгнө ирж ирсэн. Хүй одоо ингээд нэг юм ойлголт өгдөг штэ ингээд хүүхдийнхээ хажуугаар ингээд нэг юм нохоотой ингээд байгаад ангууд за монголчуудын одоо яг гайгүй болсон л байна л та. Хүүхдтэйгээ зүг нохоо байлгуулын тийм ингээл янз бүрийн юм ойлголтууд өгдөг штэ. Та бол одоо хамтд нь ингээд өсгöd ингээд явсан хүний хувьд ер нь ингээд хамтдаа өсөх ингээд ямарсан. Айгуу гоё штэ. Надад бол тэр хоёрыг ингээл тоглоол наргаал явж байгаа. Магадгүй одоо манай хүү магадгүй жоохон том болоод нохоо нэхгүй байхгүй. Нохоо ер нь нэхгүй. Одоо магадгүй өөр айлын хүүхэд нохоо нэхчиж магадгүй. Манай хүүд бол басар байгаа. Хоёрдугаар бас нэг яг өмнө зүгээр сонсч ирсэн. Хүүхэд өөрөө нөгөө багасаа тийм янз бүрийн бактеритай илүү их нохоотой ойрхон байгаа учраас ганц нэг юм бактеритай их ойрхон өссөн учраас ирээдүйд жоохон дархлаа сайтай өсдөг гэж нэг тийм зүгээр сонсч ирсэн. Яг тэр батлагцууг мэдэхгүй байна. Манай хүү бол айлын ганц хүүхэд. Ердөө өөддгөө. Басартай л ингээл нэг оцсон чихнээс нь зулгаацсан л ингээл нөгөө алдарт нөгөө ярьдаг басар чинь цаад ертөнцийн нь бол тэгэл тиймэрхүү юм болж байгаа байхгүй тий. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг